сая эвцэг гişүн ирээдүй гэдэг ярьж байна. Яг үнэ. Бид нар ч нөгөө ирээдүй өнөөдрөөс эхэлнэгээд одоо дооцомдөг. Тэгээ яг бодтоор шийдэл байдгүй. Тэм учраас нэгэнт ирээдүйг өнөөдрөөс эхлүүлчих юм бол одоо өнөөдрөөс энэ хуулийг хэлцээд батлаад явах нь зүйтэй. Ер нь бол нэгэнт одоо Загтлаан тамхиг татаад амандаа ямар нэг юм 100-аас сурцсан одоо дадал зуршил болцсон хүн хүүхэд насныхан дараа заавал янжуурлал орно. Энд чинь өөрөө том судалгаа байд юм билээ шүү дээ. Тэгэхээр одооноос бид нэр энэ зүйлээс сэргийлэх хэрэгтэй. Ер нь тэгээд талхнаас хямдхан тамхитай улс гэж юу байх вэ? Загтлаан тамхиа электрон бараа орог гэж оруулж идэж улс гэж юу байх вэ? Загтлаан тамхинаас онцгой албан дотор гэж авдаггүй улс гэж бас юу байх вэ? Яг боддогоор. Тэгэхээр бид нар энийг бол өөрчлөх хэрэгтэй. Өнгөрсөн 2024 онд одоо сая гайлынхан асуултанд хариулахдаа хэлж шít. Тамхины төрлөөс хамаарат 1.7 дахин 2024 оноос өссөн гэдэг чинь аимшигтай тоохгүй. Өнгөрсөн он зүгээр би энэ ажлын дараас сууж яхад 2024 онд 3.5 тэрбум ширхэг янжуур 8.9 сая ширхэг веб. Тэгээ үүний тодорхой тоон Загтлаан бараа гэж орж ирдэг. Тэгэхээр энэ дээр бол бид нар нэгэн ашхрав гэдэг шиг болохын тулд энэ одоо хуулийн зохицуултыг бол заашгүй хийх хэрэгтэй. Мэдээж одоо гишүүдээс гарч байгаа санал санаачлууд бол хилцүүлгээ явцдаад ингээд өөрчлөлтөд явах байх гэж бодож байна. Тэгээд ажлын хэсгийнхэнд бол амжилт хүсье. Тэгээд энэ бас яг нэг өгүүлэхэд бас түүхэнд үүрэг гүйцэтгэх хууль шүү. Одоо өмнөх Эрдэнэ чимэг гишүүний балсан хуультай адилхан. Тэр хууль Эрдэнэ чимэг гишүүний хууль басны дараа бол бас нийгэмд аягүй зөв өөрчлөлт гарсан. Олон нийтийн газар тамхитай болсон, хоолсон гэнэ газар тамхитай болсон тийм. Нэлт өөрөө тамхи татхан мөрлөө дам тамхилтанд өртөл ингээд давхар хордоо яваад идэг байсан бол энэ байхгүй болсон. Тэгэхээр өндөр бас та бүхэнд энэ бүхэнд бас амжилт хүсье. Тэгээд баярлалаа. Дэмжиж байгаа.